Өнөөдөр эхнэрүүдэд зориулсан подкаст нөхрүүдийн түлхүүрийг яаж тааруулах вэ? Босуудад зориулсан осын зурхай талаар ярилцсан сэргэлэн чимэг зам. За сайн уу сэргэлэн чимгээ? Сайн байна уу? Бүгдэнд нь энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Би ингээд нэг хүн ганцаараа байхдаа тийм нэг тодорхой орчинд өсөж төрсөн тодорхой хэмжээний үд мэдлэгтэй үзэл бодолтой амьдралыг үзэх үзэлтэй нэг юм. За тэгэнгүүт чинь одоо манай нөхөр гэж бодоход бас яг адилхан. За тэгээд битээр ингээ хоорондоо нийллээ. За эхний үедээ хайрлалцаж дурлалцаад бүх юм гоё ягаа харагддаг. Гоё харагддаг учраас эхний хэдэн жил асуудал баг. 10, 15, 20 зарим хүний асуудал 2, 3 жилээс ч эхэлнэ. Би бинээ сайн ойлгохгүй учраас асуудлууд нөгөө эхний 2 жилийн эд дурлалын үеийг дуусаад амьдралын хайр болдог үеүүд эхлэхээр зарим хүмүүст асуудал үүсч эхэлдэг. За ялангуяа нөгөө 35, 45 насны хооронд нөгөө дунд насны хямрал эхлэнгүүт янз бүрийн үснэ. За тэр үед би биенийгээ ойлгоцсон байх нэг чухал байдаг юм байна. Ингээд бүр эхнээсээ за энэ хүн ийм үү? Би ийм хүн юм байна. Харилцаанаас ийм бүсдэг хүн юм байна. Надад ийм хүн таалагддаг юм байна. Ийм юм чухал юм байна. Би ийм хүнтэй санууд болчих юм байна. Миний найз залуу, найзлаад байгаа залуу ийм хүн юм байна. Энэ хүн харилцаанд ийм хэрэгтэй юм байна. Ирээдүйдээ энэ хүн юм байна гэдгийг би бүр эхэндээ мэдээд авсан байсан бол ямар олон хэрүүл, уруул, тэр нулимс яан зүрийн юмнуудаас бүр сэргийлж чадах байсан юм бэ гэж бодож байгаа байхгүй юу. За тэгээ намайг хүнтэй суух үед болохоор харчил, эвэлжил. За сэргэлэн чимгийн хувьд ямар хэлсэн бэ? Би чинь одоо 20 гараад явж байсан үед чинь бараг л зүгээр ер нь бол тэр насн дээр бол бүр суулгахгүй гэж яах төртөл хүүхдүүд нууцаар суудсан гэж ярьдаг байсан үе шүү дээ. Угаасаа одоо тэр нөгөө манай хүүхдийн хэлдгээр 20 жолохгүй 20 нас гэдэг шиг 20 эдэн наснд ч юм бол ерөөсөө алдаа гарахаас айдгүй үе ч гэдэг юм тийм үе байсан. Тэгэнгүүт үнэхээр дээж авзаа нэг ийм хүнтэй найз залуутай олсно гэдэг юм уу яа тийм үү. Тэгээд яг суугтаараа тулгад үнэхээр нэг ламдаар очиод өтөрөл тэр нэстэ хайр ивэлийн хараад тэгэл суудаг. Нэг таньдаг ахт гэдэг ус нохоо хоёр ялгааны байсан таарчлаа суужлал болно гэж суужсэн гэдэг нөгөө тэгээд тэгж хэлжсэн шиг юу байсан. Тэр ер нь л өсрээд тэр нэг жил дээр тулгуурласан л нэг тийм үзмөрч ламнараас асуусан юун дээр тулгуурлаа шийдвэр гаргадаг байсан. Тэг харш байсан ч тэгээд одоо хайр сэтгэлтэн дийлэл суудаг лээсэн шүү дээ үнэ хэлгээд. Харш гэд суудгүй хүмүүс гэж нэг байдгүй. Тэгээд суугаа уйлал суудсан л гэдэг байсан. Тэгээд үе хүмүүсийг ч гэсэн харахад тийм байсан. Тэгэнгүүт яг хөө зүгээр тэгсний асуудал нь юундаа гарсан бэ гэх юм бол яг нөгөө хайртай байх үед анх дурлцсан байгаа тэр гал халуун дурлалт чинь тэр тухайн хүн бүр муухай бүр аимшигын хэцүү хүн байсан ч тэр хүн гоё л харагдаж байгаа юм чинь тэгээ сохроор сууж байгаа. Тэгээд нөгөө нэг одоо сүүлийн үед чи юм хөгжөөд айгүй гоё болцсон. Тэгээ нөгөө шинжилгээнд дээр тулгуурласан юмд айгүй дуртай гэлгүй. Одоо энэ Сарнагийн тоон зурхайг бол нөгөө хувь хүнийхээ зурхайг үзүүлээд 5 салбар дээр өөрийгөө мэдээд өөртөөгөө танилцаад ингээд гоё олонгууд хамгийн түрүүнд за тэгвэл хажууд байгаа гэр бүлдээ те нөхөр хүүхдүүдэд үзүүлэх сонирхол хамгийн түрүүнд төрдөг гоё зурхаа өөрсдийнхөө тэр нөгөө нэг одоо зохицох те тэр зурхаагаа хийлгээд авчгаар өстой түрүүний анхны хэлдгээр нөгөө нэг хүзэр тоглоход хамгийн том 1 2 дугаар хүн тамгануудын гартаа игээд сууж явах ямар даан суудаг гэлээ те яг тэрэн шиг нөхрийнхөө хосынхаа зурхайг хийлгцэн эмэгтэй гэр бүлээ эзэгтэй байхад бол нэрэ нөхрийг бол нэрэ үнэхээр аргыг нь бол асуудалгүй болно. Бүр ингээд үл ойлголцлоос үүдэлтэй үнэхээр гоё сайхан аж аргалтай явж исэн гэр бүлөөс халах бас харамсалтай харагддаг. Яг л адилхан бид нар ч гэсэн адилхан. Бид нэр ингээд цааш нь ингээд одоо ингээд янз бүрийн сургалтнуудаас суугаад ингээ үдчихэж байгаагийн хувьд юунаас үүдээс салж ийнэ гэвэл яг л эхний асуудал байхгүй. Зөвхөн нөгөө сохроор дурлаад суудсан. Тэгээд нөхрөө сайн тэрнээс үүдэлтэй л байдаг. Тэгэнгүүт энэ салтаас сэргийлэхийн тулд энэ тоон зурхаагаар энэ хосын зурхаа гэдэг юм хийчих юм бол үнэхээр өөр болно. Одоо чи ингээд тий хоёр дахь хүнтэйгээ суугаад хоёр дахь амьдралаа зохиогоод явж байгаа. Нэгдүгээр одоо эхний нөхөр хоёр дахь нөхөртэй тоон зурхааг чи сайхан хийлгэсэн шүү дээ. Яг өмнө хойнох ер нь ялгаа нь ямар байна вэ? Одоо яг чинийх. Өмнөх
бол угаасаа л нөгөө харахгүй нүдэн анжаад гүйчиж суудсантай л адилхан. Хойч болтгүй 20 насны дээр гой хайр дурлалтай авчирал тэгэл суудсан шүү дээ тий. Нөгөө нэг хүнтэй хоёр дахь хүнтэйгээ суучаараа салчихгүй гэдэг бас тийм шарах байсан юм. Тий. Яана бүтэх болов бүтэхгүй болов яачих вэ гэдэг ингээс болгоомж давхар айц бас давхар явдсан билээ. Өөрийнхөө зурхаа төрүүлээд хэлгээд өөрийнхөө учрыг олоод ирэнгүүт за тэгвэл одоо хажууд гэр бүлийнхээ хүмүүсийн зурхад хоёр насан туршдаа олон жил те аж аргалтай сайхан амьдрмаар л шүү дээ. Тэхгүй гэж судаг хүн гэж байхгүй шүү дээ. Сайхан амьдрын аж аргалтай амьдрэл гэдэг сэтгэл зүйтэй хүмүүс судаг тий. 10 жил үүлээ үзээд нөгөө учраа олголцохгүй наан цана гэд явж байгаа ийм 10 жилийн амьдралыг яг хосын зурхаагаа үзчих юм бол ийм амьдрал үзэхгүй. Энэ олон жил учраа олох гэж зовж явах болохгүй. Цаг хугацааг маш гоё хэмнэн. Тэгэнгүүт яах нь нөхөртөө тааруулсан нөхрийнхөө дуртай үйлдэл нөхрийнхөө дуртай чанар сул талыг бас мэдээд авчин тий. Сул талын давуу тал болохдоо яаж ашиглах уу гэдгийг ч юм уу. Ер нь нөхрийнхөө бүх юмыг мэдээд авчин. Тэр чиний гарт ороод ирэхээр яах нь нөхөртөөгөө харилцах харилцааны гарын авлага тоон зурхаагаар дамжуулаад мэдэж авах боломжтой байд юм билээ гэж хэлмээр. Одоо чи тэгвэл яг өдөр тутмын харилцаанд ч юм уу нөхөртөөгөө харилцах харилцаанд яг юу нь өөрчлөсөн бэ? Өмнөхөөсөө юу өөрчлөгдсөн? Юу байсан? Би нөгөө нэг урд нь нөгөө нэг яг нөгөө нэг үерхэж явах үедээ ч гэдэг юм уу. Нэгт надад айц тэр янз бүрийн болгоомж Монгол хүмүүс хоорондоо суух бас гоё тий. Хэл амаараа ойлголцоод ярилцах гад үзэн гадаад гэр бүлтэй хүмүүст бас энэ нөгөө тасын зурхаа гэдэг юм чинь бүр үнэхээр чухал хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө соёлын ялгаа хэл тий шал ондоо тийм хүмүүс хоорондоо уулзраа олголцсон гэдэг чинь зүгээр Монгол хүнтэйгээ уулзраа олохоос илүү нөгөө асуудал нь даблдж орж ирдэг. Тий тэгэхээр тэгж орж ирдэг. Тэгэнгүүт ягаа биднэрт бас нөгөө янз бүрийн нөгөө асуудлууд ингээ үүсээд ирж байгаа байхгүй юу? Яг тэгэнгүүт энэ хосын зурхааг үзүүлээд ирсэн чинь энэ хүн ийм ерөнхий төлөвтэй хүн юм бэ? Би танаа нөхөр яг ямар төлөвтэй хүн бэ гэсэн чи чиний бодчихсон. Ер нь айгүй ийм шудраг ёс ингээ нөгөө хуучны соёл одоо нөгөө яг нөгөө хуучныхаа соёлыг барьсан одоо тийм эцгийн эрх төстой штэ. Тэгэнгүүт уламжлалт үзэл бодол өндөрт тий. Одоо тийм хүн байсан байгаа. Нөгөө нэг жанжин шугамаараа явах хэвээр. Тийм үү? Яг ингээ эрэгтэй хүний үүргээ сайн хүлээдэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой тэрэндээ үнэнч тэр хөдөлгөхгүй хүн байсан юм тий. Ер нь тийм ерөөсөө шулуун гэсэн үг байхгүй юу? Тэгээд тийм үнийг би яаж бас нөгөө зөөлөн болгож доош нь буулгаж ирэх үү те? Яг л нөгөө би үзлээр ерөөсөө хэцүүчээс асуудлыг өөрөө шийдэх гэл ингээд өөрөө зүтгээд идэг ч гэдэг юм тийм төрлийн хүн байлаа гэж бодоход энэ хүнийг за тэгвэл жоохон зөөлрүүлээд зөөлөн аргаад хит хатуу болох тусмаа энэ хүн чинь бүр хит нөгөө юу болно шүү дээ тийм ээ. Хоёр дахь дахиад ингээд хамт амьдрахтаа за одоо хин хиндэ буулт хийж өгдөг болох хэрэгтэй юм байна. Тэгэнгүүт би болохоор нөгөө хуучин үзэл баримтлалаараа өдөртөө чи ингээ 20 жил өөрийнхөө амьдралыг ингээд аваад явсан хүчтэй эмэгтэй хүн байгаа шүү дээ. Тэнгуүч өөрийнхөө дайрна үсттэй. Нөгөө би заагаад явж байгаа юм чинь. Тэг чи нөгөө хүн чинь би эрэхтэй юм чинь би зааштай гэдэг би хоёр талаас ерөнхийдөө үзээд байгаа юм шиг л асуудал үүсгэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо ингээд нөгөө тоон зурхаан дээр би өөрийгөө эхлээд үзсэн шүү дээ. Тэнгүүд би чи ерөнхийдөө нэг эрэгтэйлэг энерги тал нь айгүй өндөр нөхөр чинь эрэгтэй үнтэй арсалтай байж болохгүй юм байна. Буух хэрэгтэй байна. Өөрийгөө эмэгтэйлэг тал руугаа оруулах хэрэгтэй байна гэдэг надад хамгийн анхны тэр юу чинь гараад ирж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт ямар хүн юм гэнгүүт за тэгвэл би нөхрийгөө хүлээн зөвшөөрөөд үйлдэлийн хүлээн зөвшөөрөөд тийм ээ. За ямар ч байсан 170% нь энэ хүний шийдвэрийг дагах ёстой юм байна. Би урдуур нь орж энэ хүний чирж явахгүй юм байна. Энэ хүн намайг нөгөө хууль нөгөө одоо юу гэдэг нөгөө юуныхаа одоо юу ч хэлдэг байлаа. Яг эрхтэй амьдралаа авч явах юм бэ? Авч явах ёстой юм байна. Энэ үед нь би ямар үед нь тулах уу, ямар үед нь энэ хүн дэмөх үү гэдэг. Тэр талаа бүх юмаа энэ хосын зурхаагаар мэдээд авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай өөрийнхөө үзэл бодлыг гоё юм битэлэг маягаар илэрхийлж яг үнэ яг тийг ойлгосон юм тий. Яг ихтэй юм шиг.
Яг эрэгтэй хүн шиг би заагаад үгийгэл ханцуу шамлаад урдуур нь орвол би хийгээд үгийгэл тэгдэгээс одоо л тийхэ болсон. Ягаад гэвэл энэ хүн чи эрэгтэй хүн үүргийн яах юм бэ? Би ерөөсөө тэгж янз бүрийн юмд нь оролцох шаардлагагүй юм байна. Тэгээд одоо яг бид хоёр нэг өөрсдийнхөө байр суурин дээр гэдэг шиг тий урд нь мэдгүй байхдаа би ер нь бол өмнөх амьдрал дээр ч гэсэн ерөөсө бүхнийг мэд. Одоо нэг ийм хүмүүс байдаг штэ нөхрөө мэдсэн нөхрийнхаа тархин дээр гарцсан хүүхнүүд гэл ингээд сонин тиймэрхүү яриад идэг тэр биш аахгүй юу? Тэр нөхрийг бадчихэж тэр нөхөд чиний хажууд насаар амьдрна гэдэг шиг худлаа юм байхгүй. Ягаад гэвэл харилцсан нэгнийхээ асуудлыг нөгөө нэг мэдчихэж нэгэндээ буулт хийжээж гэдэг юм те тэгж явах хэрэгтэй юм байлээ. Тэгэнгүүт энэ олгоныг би бол тоон зурхаан дээр одоо ингээд мэдээд авцсан учраас ямар үед манай хүн ингээд одоо 5-ын тотоо штэ 5-ын тотоо хүмүүс чинь айгүй нөгөө багш төрлийн хүмүүс эдэг зү те нөгөө яг ингээд анх ингээд хамт байхад бүх юм энийг бүрчлэн үйлдэл болгоныг ингээд зааж өгдөг байсан. Тэгээд би намайг анх удаа зөв гадаад хүн болоход тийг зааж өгч байгаа юм байна гэж бодож хардаг байсан чинь үндсэн өгөгдөл нь болохоор нөгөө 5-ын тотоо учраас нөгөө багш ер нь бол ингээд зааварчилж ингээд юу яах чиглүүлж өгөх тийм бүр үндсэн өгөгдөлтэй хүн байсан. Дээрээс нь болохоор нөгөө бас нөгөө айгүй тийм шудраг одоо араар тавилт гэдэг юм уу эсвэл бол ямар нэг шудраг бус одоо нэг асуудал байна штэ. Тийм юм гэдгийг бүр үзэхгүй эзэж өгөө тийм байхгүй. Ерөөс энэ бол энэ тоо 8 те тэр шудраг гэсний тэр тоо бас байдаг байхгүй юу. Тэгэнгүүт одоо ингээр ингээд бодоход би худлаа хэлээд гараад ингээд гадуур найзуудтайгаа яваад орой орж ирнэ гэдэг ойлголт бол байхгүй. Ягаад гэвэл ийм тоотой хүмүүс чинь угаасаа шудраг хүмүүс яах нь үнэнгээ чилээдэг ч гэдэм үү би тэдэн цагт ирэн шүү гэдгээд гараад явхад бол асуудалгүй байхгүй. Тэгэхгүй би тэгж байгаа ингэж байгаа гэж худлаа хэлээд гарч ингээд янз бүрээр ороод ингэж явна маа гэдэг чинь эн чинь буцаж ирэхдээ асуудал үүсэх байхгүй. Ягаад гэвэл энэ хүн чинь нөгөө шудраг хүн учраас шудраг юу баримталдаг төрлийн нөхрүүд учраас яг тэр юун дээр ажиллах нөгөө сэтгэлгээ нь бас ингээд худлаа хийсэн гэдгийг бол асуудалгүй мэддэг гэж юм уу тийм юм байх юм байна лээ. Тэгээд дараачихт нь болохоор юу байсан гингүүт нөгөө нэг одоо юу гэдэг 11-тэй хүмүүсээс айгүй тийм нөгөө нэг юу 11-тэй хүмүүс чинь нөгөө нэг харилцаандаа жоохон хатуу яг өөрийнхөө Холгох үед нь сүрж болохгүй байхгүй. Сүрсэн базаа хийгээд нөгөө хүмүүс чинь зарим үед чинь нөгөө мэдхгүй хүмүүс чинь хүүхнүүд чинь сүрсэн базаа хийгээд нөгөө өөдөөс нь арсалтаад ингээ янз бүр болоод хэрүүл хийгээд тэр чинь бүр амар ингээд нүсэр болдог те. Ийм 11-тэй хүмүүстэй болоод ерөөсөө тэгж нөгөө нэг арсалтаж янз бүрийн асуудал сөргөөцөлдөж болохгүй гэдгийг бол ойлгож авч байгаа байхгүй. Тэгвэл яг ийм үед нь би яах нь дагаад намирчих юм шүү дээ. Тэгээ хөлдөн зөөлөн суух хэрэгтэй юм байна гээд яг эсрэгээрээ тэгэл одоо ингээл эн чи яг ийм төрлийн хүндээ за одоо нэг иймэрхүү характер нь гараад ирлээ. За 11-ийнх нь характер гарч ирж байгаа юм байна те. За ойлголоо тэх юм уу ингэх юм уу гэж аргыг надад зөөлөн ингээл янгут аяндаа тэгээ зөөлрөөд ирж байгаа ч гэдэг юм уу те. Ингээл ер нь бол нөхрүүдийг бол нэр энэ тоон дээр нь толгуурлсан характер зан характертэй нь толгуурлсан юм харилцаагаа үүсгээд явчихад айгүй хамтран болтой. Энэ одоо жишээ нь би яг сая чиний ярьж байгаа тэр элмэг санагдлаа л да. Одоо нөгөө манайхны чинь юугаар араар тавьсан асуудал айгүй их үйдэг ч та сошиалаар уншиж байгаа л араар тавьсан тэгсэн гэд тэнгууд яг тийм араар тавьдаг хүмүүс байдаг байхгүй. Яалтчгүй л амьдрал тэр хүн тийм боломжуудыг ингээ байн гаргаж өгч идэг. Тэр хүний сурах ёстой зүйл нь араа тавихгүй, сайхан харилцаа үүсгэж сурах байхгүй, ёстой байхгүй. Тэнгууд одоо цэцэрлэн чимгийн нөхрийг харахад угаасаа тэхэргүй хүн байгаа байхгүй. Тэр эхлээд тэр нь мэдчих юм бол тэр ямар ч асуудал авахгүй. За би өөрийнхөө хувьд дээр яриад үзэхээр би нөгөө дандаа тийм юм сонсоор агаад эрэгтэй хүн араа тавьдаг юм байна дөө. Энэ баг жирийн үзэгдэл юм байна да гэж ботцсон байсаахгүй. Тэгэл бараг л хизээ гэх юм бол доо бараг тэгж боддог бүр ингэ жирийн үзэгдэл болсон. Тэгээд суугаад баг 10 хэдэн жилийн дараа энэ үн чинь тавихгүй. Тэгээ дандаа тэр үгүй тийм муухай гэж надад ярьдаг гэсэн ч гэсэн итгэдэггүй надад.
Энэ үе ёстой тавихгүй мэн гэд би баг өнгөрсөн жил ойлгож байгаа шүү дээ. Тэгэд энэ хүү битэл нэг хэл айгу муудалцаад тэгэл би яг тэ тэгэл эмхтэй юм чинь уурлал янз бүр болно шүү дээ. Тэгүн гутаа чи өрн хэлт үгэндээ хүрээдэг юм. Санаа би анх чамд юу гэж хэлчихсэн яг тэрүүгээ би санаж байгаа. Тэрэндээ би одоо хүртэл өмнөж байгаа. Чи яа мартчихсан юм уу гэж би өнөө анх юу гэж ярьлаа. Юу гэлээ гэдгснэ. Тэг чи юу гэж ярьсан гэсэн чи би ингэж ярьсан. Би одоо хүртэл санаж байгаа. Би тэргээ л хийх явж байгаа. Тэгүнгуут нь яг тэр үед би эн чинь ёстой хэлсэн үгэндээ хүрдэг хүн юм байна гэдэг би бүр 10 хэдэн жилийн дараа ойлгож байгаа шүү дээ. Одоо тэгээд би нэмээд тоог нь харангуут ганц зөөсөн юм байна. Тийм манай хүмүүс янз бүрийн айцууд ингээд алгуулчихж байгаа. тий 15-таа ирчүүч яадаг гэсэн чинь нөгөө нэг яг ингээд нэг яг өөрийнхөө тэр юу хүн эмэгтэйтэй гэр бүлийнхаа хүндтэй одоо өөрийнхөө сайн хүнд ч гэдэг юм те яг ийм сэтгэл ханамжтай яг ийм тог тугтай ч гэдэг юм тийм юунд нь гэрт ч гэдэг юм те байлгачаад тэр тог тугтай орчинд байлгаж ээж яг тэндээсээ өөрөө сэтгэл зүйн таашаал авд юм байна л да. Маш өндөр таашаал авдаг. Дуртай. Өөрөө ч тогтохын дуртай. Тэгээд нөгөө нэг яг тийм юу гэдэг одоо тийм яг сэтгэлд нь таарсан эмэгтэйтэй хамт амьдр тэр тийм биш тохиолдол би хэрвээ тэр хүний сэтгэл зүйд таарахгүй байх юм бол яах нь энэ хүн чинь гүүгээ явчихад ч юм уу тийм төрөл байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ болгоны мэдэж аавн дээрэс нь би хүссэн юм зүгээр хилцэн байхад энэ хүн чинь аясаараа цаанаас энэ нэрээ ийм юм хэрэгтэй гэсэндээ хэрэгцээг нь хангаж өгнө. Хэрэгцээг нь хангаж өгтөө өөрөө тэндээсээ таашаал авдаг төрлийн бас эмэгтэй хүн байж та тий. Тэгэнгүүт эн чинь нэг осондоо хариуцлагын өөрт нь өгнө гэсэн үг. Өмнөр нь гүйж орж хариуцлага хийж авч аваад тахгүй гэсэн үг юм байл л тий. Тэг нэг ийм тийм тэрийг бас мэдсэн. Тэгээд ажиглаад байсан чинь нэр одоо ингээд тоон дээрх энэ зан чанарын юмнуудыг хараад за энэ чанар нь үнэхээр ингэж байд юм байна да гэд ингээд мэдээд авчдаг. Тэрнээсгүй болоод тэр яг өмнөх амьдрал дээр ч гэсэн би ингээд үзэж байхад ямар ч юм байхгүй. Тэдэн бид хоёр чинь баг нэг хоёулаа чацуу адилхан нэг жилдээ нөхдүүдээс нь тэгэл ста мэдгүй тэгэл асуудал угаас үүсэл амархан тэгэл нэг 5-6 жилийн дараа салж байсан. Тэгээд яг тэгэл залуу хоёлаа. Одоо гэр бүлийн энэ юугаа хосын зурхаа гэдэг юм яг одоо нөгөө нэг гараад ирчихээр энийгээ мэдээд авчихаар одоо үнэхээр асуудалтай нэг ойлгохоор хэмжээнд болох юм билээ. Ямар ч байсан хараа эмэгтэй хүн өөрөө өөрчлөгдөж, эмэгтэй хүн асуудлын нөгөө нэг тэр нөгөө хатан ухаан гэдэг шиг тэрнгээрээ ингээд эрэгтэй хүнийг авч явах юм билээ. Тэгэхээр манай эмэгтэйчүүд чи эсрэг талдаа урд нь гараад меншин заагаад гэдэг шиг юм болчиход байгаа байхгүй. Тийм биш юм билээ. Тэгж амьдрахгүй. Тэрний оронд тоон зурхаанаа үзүүлээд ч гэдэг юм уу. Ер нь энэ дээр нэг за манай нөхөр нэг ийм төрлийн хүн юм байна гэдэг өөрийн гэсэн баримжаатай болоод гарын авлагтай болоод тэрэндээ тохируулаад хөөрхөн магтах үед нь магтаач гэдэг юм уу нөхөртэй гой тохирсон харилцааных нь үйлдэлийг хариу үйлдэлийг хийгээд яваад байхад бол асуудал гарахааргүй юм билээ. Тэгж олон жил зоож хэл амаа ойлголцохгүй янз бүрийн асуудалтай ингэж тэр агрессив байдал үүсэхгүй юм байлээ би л хэлмээр байна. Тэгээ тэрнээс гадна зөвхөн нөхөр гэдэг ахгүй надад байгаа тэг хүслийг би яаж нөхөртэй илэрхийлэх вэ гэдгийг одоо жишээ нь танай нөхөр шиг хүнд бол өдөөс нь хэрэлдэж хайр авахгүй л байгаа хгүй тий. Тэрнээ зөвлөхөөл нөгөө надад нэг тэгмээр байгаа шүү гэл аятайхан илгууч юм гэл шууд биелүүлчихдэг. Ингээд нь одоо болцдог. Дуулгацсан байхад бол тэгээд за гэл тэгж байгаа тэр чинь тэгээд өдөр алган нэхэл тэгээд эсвэл бол ингээл уурлаад ч гэдэм үү тийм юм яах шаардлага байхгүй. Тэртээ тэргүй нөгөө нэг ийм хүмүүс чинь нөгөө шудраг зарчимтай тийм төрлийн нөхдүүд чинь энэ хүн нэг ингэсэн шүү гэж бодож авч байгаа тэрийг биелүүлчихэж байгаа байхгүй. Тэр ажил аягүй чухал. Тэгтээ бас ажиг. Ажил аягүй чухал. Ажил ер нь бол аягүй тийм байхтар нөгөө ажил хэрэгч байхгүй юу? Тийм ажил хэрэгч хүн болоод хизээч тийм шоу цэнгээ янз бүрийн юмны стил би хажууд нь тэр нөгөө нэг хилдгээр шоудаад гачгүйгээд энэ ч юм уу гэр бүлээ амьдралаа ингээд нөгөө нэг юу яагаад өчр орхиод ч гэдэг юм тэгж гүгээд шаардлага бол угаасаа байхгүй тийм хүн нэг хүлээн зөвшөөрөхгүй гээл ингээд ер нь бол ингээд нөхөр болгон дээр янд нөгөө одоо 22 тооны
зан чанарын характерын юунууд байгаа шүү дээ. Тэр болгон дээр нь тохирсон тэр зан чанарыг мэдээд авчна гэдэг чинь л бүр үнэхээр айгүй гоё болчихсон. Байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд нь тохирсон эмэгтэй хүний уруу ухааныг зүгээр дунд нь зүгээр холбоол явхад бол зүгээр эрэгтэй хүмүүсийн чинь зүгээр жинхэнэ хайлуулаад зохицуулаад ядчих юм чинь үнэхээр асуудал. Харин тийм ээ. Би одоо нөгөө эмэгтэй хүний хатуу ухаан гэх юм ёо тэр хатуу ухаан надад өндөр байхгүй. Ханаас сүрч юм бөө гэд бодвол яг өөрийнхөө зөрүүдлээл тэгээ зөрүүдийг хичээлэхүү ингээл аягүй явдаг байсан. Тэгээ одоо яг өнөөдөр л би бодож байгаа. Одоо ингээл тоон сухаа гэдэг. Тэгээ суухаасаа өмнө за энэ хүн чинь нэг ийм ааштай юм байна. Ийм юм дуртай юм байна. За энэ хүн гадуур жоохон салбагнах сонирхолтой хүн юм бэ. Цаанаасаа амьдралын боломж олох юм. Тэгвэл юу хийвэл энэ хүн юушаа тэхгүй юм гэдэг бас юмнууд байдаг байхгүй юу? Хүн болго заавал арга тавиал салбагнах гэдэг албагүй байхгүй юу? Яалч юу тийм тоотой хүмүүс бол байдаг. Тэр нь амьдралд нь ингээд тохиолдоод байдаг байхгүй юу? Би хоёроо хүний чинь яг гэрт нь байлгах юм. яг гэдэг эргээд сурсан базаа нь байна штэ. Би хоёроо тараа юм биш ш нэрэ түрүүн хамтарч нөгөө нэг одоо гэр бүлийн бизнес хийдэг хүмүүс зарим нь амжилттай яваа, зарим хүмүүс нь амжилтгүй явдаг ш тэ. Энэ дээр би хоёроо хувьд бол зүгээр мөрөөр өөртөө юм хийх хүмүүс байгаа байхгүй юу? Зүгээр мөрөөр өөртөө юм хийн. Тэнгүүд нэгнийхээ ажилд оролцоод, нөхрийнхээ ажил руу оролцоод, туршууд өрөөл энэ зөр одоод гэл тэ асуудал үүсдэг ш тэ. Тийм юм бол байх. Миний хувьд бол байхгүй юм билээ. Тий. За манай хүн хийх ёстой юм хийх юм байна. Би хийх ёстой юм хийх юм байна. Окей. Гэл ерөөсөө яг энийг өөрт мэдчихсэн. Энэ цайг чухал юм лээ. Би анхаас одоо за хоёлаа тэгвэл хамт нэг газар ажиллах уу ч гэсэн чи үгүй ээ гэл тэгэхээр ямар сони хамт ажиллах уу гэд ингээд тухайд бодож захгүй. Тэгсэн чинь тоон цархантай гарсан чи уучлаарай та зүгээр мөрөөрөө өөртөө тусдаар өөр асуудал байхгүй гэж тэрийг мэдчих авчаад за юу иймээрээ өөрийг намайг харин тэгээд байхгүй хийхийг хүссэн юм аа хийгээд идэг. Хоёлаа хамт ажиллая гэхээр үгүй гэдэг байхгүй. Тэгээд ямар сони ингэдсэн чинь тийм учиртай л юм билээ. Тэгээд тахтантай хэрэг би мэдгүй байсан бол намайг станараа хамт авч ажиллуулсангүй би цуг ажиллах байсан ингээд уурлаад тэрнээс үүдэлтэй хэл ав хэрүүлт бас гарах юу байх эрсдэлтэй штэ. Тэнгүүд энэ болгоныг мэдээд авчихгод окей. Гэдэг энэ бас айгу чухал хэсэг шин нэрээ. Тэ. Чи манай нөхөр битээр яг энэ бизнес хийвэл айгу амжилттай гэдэг аахгүй. Тэгээ би нөхөртэй бизнес хийх үү бодоод байна шүү дээ. За тэгээд тэрнээс гадна ямар юунаас олж маргалцдаг вэ те? Одоо гих мэтлэн ийм усын зохицлын одоо зүйлүүд нь бас нэмээд хэлээд өгдөг. Энэ нь болохоор маш давуу талыг үүсгэдэг. Юун дээрээс болоод маргалдаад идэх. Тэр маргааныг яаж шийдвэрлэх юм. Тэгээ эрэгтэй нь юу хийх юм, эмэгтэй нь юу хийх юм гэдэг тал дээр. Би одоо ингээд бас бусад хүмүүсийн жишээнээс ярил та хүмүүс энийг аяг хийлгэх юм. Тэгвэл надад нэг хоёр хийлгэжсэн юм аа. Бас нөхрөн гадаад тэгээд нөгөө нэг Монгол хүнтэйгээ суух чинь түрүүн сэргэлэнгийн хэлжсэн. Нэг улс дотор амьдарч байгаа, нэг хэлийг ярьдаг, нэгэн ижил төрлийн үн цэнтэй одоо төгссөн орчин адилхан бахаар хоорондоо ойлголцоход яаж хэлээр хэлдэж муудалцаач хамаагүй тэгэл ойлголцоод байгаа байхгүй. Гэтэл гадаад хүнтэй суугаар чинь тэр чинь хоёр дахин асуудалтай болж байгаа байхгүй. Нөгөө хүний одоо орчин өөр юмыг харж байгаа өнцг нь ондоо. Тэгвэл чи би юмыг хараад идэг өнцг ондоо. Ингээд тэндээс үүсээд айгу хэрүүл урал эхэндээ бүр айгу болдог байхгүй юу? За тэгвэл чи надаас хэлэхэд би за танай нөхөр ч угсаа ажил гэдэг хүн байна дөө. Ажлаа бол нэгөөс нэгдүгээр тавих юм байна. Тэгээд чи гэр орондоо тий чамаг яхад зугаацуулаад ингээ тгий хараа тийшээ авъя ингээ гэдэг ах юм биш юм байна. Тэр үргийг чи авчих юм байна. Мөнгөөр бол ханганаа. Мөнгөний тал дээр асуудал ахгүй чамаг зүгээр л хангацдаг тэр асуудал. Тэг мөнгө төгрөг юм материалын зүйлийг бол зүгээр хангалттай юм байна. Шин санаагаа чи гаргаа. Тэгж үнээрээ тгий. За одоостой тий би энэ зүү ингэж аялмаар байна. Ийм аялын компани байна. Чи эзэн амралтаа авах юм. Аль ингэ явчих. Одоо тэгвэл ингэж ууланд гарыг ингэж найзтайгаа уулзаж тийм иймэрхүү юм чихнийх шүү гэлээд өсч заашгүй. Тэгээ тэр хоёр бас хоорондоо айгуу ойлголцсон л тоо. Тийм.
Одоо би чинь Солонгост 10 жил амьдарч байна гэдэг чинь энд Солонгос гэр бүлтэй хүүхэд зөндөө шүү дээ. Тэгэнгүүт тэднэрээс үүдэлтэйгээр нөгөө үл ойлголцлоос болоод салж байгаа гэр бүл салж байгаа салтууд их байдаг. Үл ойлголцлоос болоод хоорондоо ойлголцохгүй маш их сэтгэл зүйн хин хинэн сэтгэл зүйн шарахтай тусдаа ингээд нэг гэрт амьдарч байгаа мөртлөө тусдаа ингээд амьдарч байгаа хүмүүс байна. Ингээд маш олон төрлийн хүмүүсийг болоод хардаг. Тэгээд би анх ингээд академийн сургалтанд явж байхдаа би энэ гадаад гэр бүлтэй хүмүүст тусалсан ийм үйл ажиллагаа явуулдаг ийм коучингийн ч юм үйл ажиллагаа явуулдаг гэдэг анхнаасаа тэм зорилготой суралцж ирсэн. Миний тойрон ойрын хүрээллийн хүмүүс дотор ч ийм гэр бүлтэй хүмүүс байдаг, найз нөхдүүд ч байна. Одоо ингээд олон жил амьдарч байгаа болохоор энэ улсад тийм гэр бүлтэй хүүхнүүд зөндөө байгаа. Тэгээд асуудалгүй гэр бүл гэж байдгүй, асуудалгүй хосууд гэж байдгүй юм билээ. Ягаад гэвэл угаасаа асуудал байдаг. Асуудал нь бүндүү хөнгөнөө тэ гэдэг дээр л байна уу гэхээс биш ер нь бол байхгүй. Тэгэнгүүт яг энэ түрүүн би хэлжсэн асуудлаа яг яаж шийдэж байгаа вэ гэдэг дээр л байт юм бэл тийм. Яг үнэ. Тэгэнгүүт энэ хосын зурхач яг энэ асуудал шийдэхэд бүр үнэхээр том нөгөө юу болчих гарын амтлаг болчихдаг байхгүй тий. Тэрс гоё юм билээ. Жоохон асуудал гарангуй салъя гэдэг хүмүүс үү? Асуудал гараад үгээгүй учрыг нь олоод хамтдаа ирээдүй бүтээнэ гэдэг ийм хүмүүс бас байна. Нэг юу хийж яхад би FC хийж яхад нэг гэр бүлийн хоёр Монголда гэхдээ Солонгост баг 20 жил амьдарч байгаа хоёр байсан. Тэгээд 10 хэдэн жилийн дараа хамт амьдарчаад 10 хэдэн жилийн дараа салж байгаа харамсалтай кейстэй би тулгарч ирсэн. Тэгээд тэр хоёуланд нь ингээд яриад байгаа мөртлөө ойлголцох гээд байгаа мөртлөө жоохон ерөөсөө нэгнийхээ үгийг даахгүй ч гэдэг юм уу те. Энэ болгоно юутэйсэн тэрээ би одоо энэ тоон зурхайг бодлоо сүүлийн үед л мэдчихэж байгаа болохоос өмнө хэрэг мэддэг байсан болоод би тэр хоёр хамгийн түрүүнд энэ тоон зурхаан дээр нь үндэслээд ингээд зөвлөхөөг энэ хүчмөр тийм асуудал зөндөө байдаг. Тэгээ энэ бол зүгээр нэг кейс гэж бодоход ч одоо хараа гэр бүлийн хүмүүсийн бас нэг асуудал шин нөхөр нь гадагшаага гараад Солонгос ч юм уу ингээд өөр гадаад оронд гараад ажил хийдэг. Тэгээ нэг алс хол байгаа хосуудын хоорондоо яг энэ үйл ойлголцтой айгүй гардаг байхгүй. Тэгэнгүүт энэ нь штэ тий. Энийг бас яг энэ хосын зурхаа дээрээ тулгуурлаад одоо нөхөр гадаадд байлаа гэхэд би нөхөртөө яаж хандах вэ? Миний нөхөр ямар төрлийн хүн юм бэ те? Одоо би энэ хол зайнаас би нөхөртөөгөө яаж харьцах уу гэдэг харьцаагаа хүртэл яг энэ юун дээр нь тоон зурхаа хосын зурхаан дээрээ тулгуурлаад харилцаагаа яг ингээд авч явбал бүр үнэхээр гоё супер. Тэг асуудалгүй болно. Нэгнийгээ хардаал амар ингээд асуудал үүсэл ингээд одоо миний мэдх ойрын үрэл дотор байна л да. Монголоос ингээд эхнэрүүд нь ер нь айгүйх ингээд залгаал хил ам хийгээл янз бүр болдог. Гэхдээ энд яг эхнэрүүдийн төсөө шиг тийм амар их асуудалтай юм явагддаг байхгүй юу? Энд чинь тухайн нөхөр одоо ажил нь дээрээс нь нөгөө хил ус мэдгүй соёлын шок мок гэл айгүйх юм байдаг. Тэрнээс үүдэлтэйгээр ингээд давхар даапалдаад стресс өгчхөөр тэр эхнэрээс тэр нөхөр зүгтахаас өөр аргагүй байдалд өөртөө оруулдаг. Энэ болгон яагаад гэвэл үл ойлголцол дээрээс үүдэлтэйгээр юм гардаг байхгүй. Тэгэнгүүт яг ийм үнэхээр гэр бүлээ аврий гэж бодож байгаа те гэр бүлээ сайн сайхан авч явъя гэж бодож байхад хамгийн нар захын зүгээр хамгийн амархан арга бол энэ хосын зурхаадаар тулгуурлаад нөхрийнхөө учрыг болох нөхөртөөгөө харилцах гарын авлагтай болоод яг нөгөө үнэ ойлгоод мэдчих хэрэгтэй байхгүй. Өөрийгөө ойлгоод мэдчих хамгийн түрүүлээд өөрийгөө ойлгоод хосын зурхаач хоёр хүнийг хоёулангийн хилдэг шүү дээ. За чи юм шүү. Харилцаан дээр чамд ийм чухал байдаг шүү дээ. Тэгвэл зөвхөн хосын гэхгүй. Ерөнхийдөө бид нар хүний л нэгэнд амьдарч байгаа дандаа хүнтэй өдөрт харьцаж байгаа тийм байхгүй. Тэгэхээр надад харилцаан дээр юу чухал вэ төө? Хүмүүсээс би ямар шиг хүнтэй найзлуул надад зүгээр. Зарим хүмүүс чи яг адилхан ижлүүд бодолтой тийм хүнтэй найзалдаг хүмүүс юм тий. Зарим нь болохоор хүн болгонтой найзалдаг хүмүүс ч бас байна. Ингээд энийг мэдээд авчгаад ирээдүйн бүх юм одоо сэргэлэнгийн хэлж байгаа нэгэнд одоо амьдралгаа салах гээд байгаа хүмүүс амьдарч байгаа хүмүүс би биний мэдээд авчих. Надад болохоор бас юу гэдэг вэ гэхээр суугасаа өмнө мэдээд авчих. Найзлах үедээ энэ хүн чинь нэг ийм юм байна. Энэ хүн чинь ийм юм байна. Ингүүл би нүнтэй битэл юм байна. Ямар хүн бэ гэдгээ мэдээд авчин бүр октодод бол ялангуяа дэ шинээр суух гэж байгаа. Тийм энэ амьдралынхаа төлөө аягүй зүтгэдэг зүтгэлтэй залуу мөн айгүй биш үү ч гэдэм үү те энэ хүнийг би яаж
зохицуулж болохоор байна гэдэг юм. Үнэхээр салахыг хүсгүй ч гэдэг юм уу? Үнэхээр тэгтээ яг нөхрөө мэдээд одоо найз залуугаа мэдээд авчна гэдэг чинь бол яг тэрэнд таарсан өстой гоё нөгөө эмэгтэй хүний жинхэнэ нөгөө уран ухаан чинь гардыг билээ шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Тэрийг мэдэхгүй дээ л бид нар яг нөгөө ялангуяа Монгол эмэгтэйчүүд айгүйх нөгөө нэг эрэгтэйлэг энерги нь айгүй өндөр эмэгтэйчүүд байдаг учраас эрэгтэйчүүдийг айгүйх арсалдаад ингээд нөгөө юугаа булаацалтаад идэм байлээ. Тэгээд тэрэн дээр хүртэл тэгээд би чи нөгөө нэг 10 хэдэн жил нөгөө сингл амьдарсан хүн чинь эрэгтэйлэг энерги дээр айгүй удаа явсан гэж хэлсэнтэй тэр. Тэгэнгүүт одоо яасан бэ гэхээр би өөрийгөө доош нь буулгах хэвээр эмэгтэйлэг талын энерги илүү хөгжүүлэх хэвээр байна гэдгээ мэдээд ирсэн чи яасан байх нь гэхээр өөрийн гэр бүлийн аж жаргалгүй хүний аж жаргал гэдэг юм чинь өөрөө ороод ирт юм билээ. Тийм. Тэгвэл энийг ингээд айгуу тийм хэлэх хэрэгтэй юм билээ. Ягаад гэвэл мэдхгүй учраас нөхөр байсан ч баг нөхрийн давхраар нь нөгөө гэр бүлээ тав ингээд ганцаараа өөрөө аваа явдаг хүүхнүүд Монголд айгүйх байдаг байхгүй. Би Монголд урд нь амьдардаг байхад ингээд харж байхад дандаа нөгөө миний эргэн тойрны хүрээллийн найзууд нар дандаа нөхрөө гэр бүлтэйгээ цуг авч явдаг төрлийн хүүхнүүд байдаг байсан. Тэгээд тэндээс ингээд одоо харж байхад нэрэл юу юм бэ да. Нөхөртэй хариуцлагыг нөхгүй. Нөхрийнхээ хариуцлагыг өөрийнхтэйгээ нийлүүлээд давхар өрөөд явчихж байгаа эмэгтэй хүмүүс айгүйх байгаа байхгүй. Тэгэхээр тэгчээд намайг хайрсангүй би зовоод байна гэдэг байгаа. Үгүй байхгүй. Нөгөө нэг өгсдөө үүргийн нөгөөд тэ өөрийгөө хойш нь чөлөөлөх ёстой гэдэг юм а бид нар мэдтгүй байсан юм билээ гэж ойлгосон. Одоо бол тэгээд энийг ер нь мэдээд энийг ингээд гоё ингээд өөртөө ингээд гоё хэрэгжүүлээд эхлэх юм бол энэ үнэхээр амар. Тэгвэл одоо ингээ мэдээж хүмүүс энэ талаар асуулттай байгаа тийм бид тэр ингээд жоохон ингээл зах зугаас нь ярьчихж байгаа осын зурхаа гэж үүдээ харилцааны зурхаа гэж үүдээ гэдэг талаар хүмүүс асуулттай байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоног буюу 5 сарын дараагийн 7 хоногийн хагас өдөр 5 сарын 10-ны хагас өдрийн 19 цагаас яг энэ талаар сонирхож байгаа хүмүүстэйгээ уулзалт хий. Тэгээд юу мэдэж болдгийг, ямар арга замууд байдгийг, юу гарч ирдгийг ч юм уу тийм асуултууд байвал зүйлээ уулзаад энэ талаар ярилцсан. Асуудалгүй хүн ч гэж юу аах вэ? Зүгээр том жижиг хэр шийдэж байгаа шийдэхгүй байгаагаас л үүсэж байгаа. Тэгэхээр яг энэ пэйж дээр Facebook-ийн энэ пэйж дээр би зараа оруулаад явчих. За тэгээд энэ талаар тэгээ сайхан ярилцаад ерөнхийдөө юу боломжтой гэдэг талаар сайхан ярилцъё гэж бодож байна. Тэг яг үнэ хосын зурхаа гэдэг юу чинь яг нандин гой юмнууд нь бас яг юу гэдгийг гэдгийг бас тэр нөгөө зүүн уулзалтан дээр бас ярилцъя. Сонирхчээ бол ороод ирээрээ. Тэгээ гой юм ярина. Тэрэн дээр тулгуурлаад бас үнэхээр гоё мэдлэг бас та нар авч чаднаа гэж боёл хэлж чадна. Одоо би бол маш олон жил ингээл бүх асуудалтууд байж байгаа л тэгэл за энэ асуудлаа би шийдэх хэрэгтэй юм байна. Эхлээд салах уу гэж бахан бодож үзэж байгаа шүү дээ. За салах нь ашиггүй юм байна. Салах уу гэж хэдэн жилч бодсон. Тэгээд за салахаас өмнө ер нь би хичээгээд үзье. Салал хөвгтөө өнчлүүлэл хоёр талд амьдрал тийм амьдрал хэцүү шүү дээ. Тийм учраас за үгүй юм байна. Би хичээгээд үзэх хэрэгтэй юм байна. Би юу нэ тэгэж явж байгаа юм ч гэдэг 3-4 жилийн дараа арай ээж нэг юм болчихлоо шүү дээ. Тэгэхээр би хувьяасаа юу гэж боддог вэ гэхээр цэг ингэж олон жил битгий алдаач. Йоо би сайн ойлголт тэгэхгүй олчлаа алдахгүй ихнээс л мэдчихвэл дандаа ингээ гоё хад жаргалтайгаар ингээ хайтагнаар амьдрах гэж асуудалгүй амьдрал гэж юу байдгийг. Гэхдээ хоорондоо гоё ойлголцдог гэр бүл багтдаг болчихж байгаа. Тийм би яг одоо хугацааг хэмнэх юм боломж байна. Яг үнэ. Би яг бас нэг юм хэлмээр нь яг энэ би яг ингээ анх ойлголцохгүй ингээд асуудалтай ингээд асуудал үүсчээд би анх тэр нэг академийн сургалтанд сууж байхад би Моникатай уулзчихсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд Моника надад хамгийн түрүүнд нь ямар тохиолдолд цаад хүнээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Зүгээр хүлээн зөвшөөр. Сайнтай ч бай, муутай ч бай бүх юмтай нь хүлээн зөвшөөрөх ёстой. Тэндээс эхэлнэ хонгороо гэж хэлж хахад
би бүлээн зөвшөөрхийн оронд төгсийг хүсээд наачдаг байсан гохгүй. Тэрнээс үүдэлтэйгээр алдаа бас айгүйх гаргажсэн. Тэгээд за ойлгомжтой би яг ингэсэн байна. Одоо бол бүлээн зөвшөөрсөн. За би энэ хүний чинь бүлээн зөвшөөрөх гэсэн байна. Тэгээд нөгөө хосын зурхаан дээр гараад ирсэн бүх үйлдэлүүдийн ингээд зан чанарын мэдэнгүүд тэр болгоны би бүлээн зөвшөөрж байгаа. Энэ хүн энэ дээр юм байх хэрэгтэй байна. Гэт би тэгвэл энэнд нь тааруулсан ямар үйлдэл ямар юу гарах хэрэгтэй бэ гэдгээ өөр болчихж байгаа юм чинь. Тэгээ энэ бол айгүй супер үнэхээр гоё. Тэнгууд ч одоо гэр бүлийн амьдрал чинь ингээд нэг юм гоё намуухан зөрчилдөөн байхгүй бие биетэйг илүү сайн ойлголцдог юм намуухан гэр бүлийг бүсгэж байгаа байхгүй юу? Таад хүн өөрийнхөө нөгөө нэг тим гэдгээ мэдэхгүй байсан ч манай нөхөр ийм юм чинь би энд нь тааруулаад та ингээд яг тухайн хүний өгөгдсөн өгөгдөлтөнд тааруулаад ингээд одоо дугууны нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө нэг эвлүүлдэг тоглоомын чи ивийг нь олоод ирэхээр ямар гоё болчдөг тий. Тэгэхгүй нөгөө эвлүүлдэг тоглоом ивээ олохгүй болохоор ямар байдаг вэ? Яг тэр шиг багхгүй. Тэгэнгүүт нөхрийнхөө асуудлыг мэдээд ирэхээр ивийг тааруулаад чиний харилцаа чинь нөгөө тохируулаад явцдаг багхгүй. Тэгэхээр энэ бол өстой ямар ч гэр бүлийн асуудалтаар бол бүр үнэхээр хэрэгтэй гэж хэлнэ. За. Өнөөдрийн яриа ингэж дуусъя хэдүүлээ тэгээд 5 сарын 10-нд Zoom уулзалтаараа уулзъя. Сэрлэн чимэгтэй. Тэгээ өөрийнхөө туршлагаас болцсонд баярлалаа. За 5 сарын 10-нд хүмүүс орж ирээд өөртөө гэсэн асуултууд бас асуугаарай. Янз бүрийн зан чанартай янз бүрийн хүмүүс байдаг тийм янз бүрийн асуудалтай хүмүүс. Угаасаа бидний амьдрал асуудлаас хэцэж холбохгүй. Тэгвэл асуултууд асуу. Давхар юу хэлээ гэж бодож байгаа нэгнгүүд ер нь бас нөгөө нэг яг энэ тоон зурхаан дээр тулгуурлаад өөрөө хосын зурхаан дээрээ тулгуурлаад ч гэдэг юм уу те маш гоё бас ингээ хэрэгтэй мэдээллийг бас авах боломжтой юм байна гэж би бодож байна. Би тэр одоо дүнгэж нэг цөөхөн хэсгийг ярьсан тийм ээ. Тэнгүүд мэдээд авах юм юм байна. Дээрэс нь тэнгүүд нөгөө яг өөрөөхөө гэр бүлийн хүнийхээ яг тийм зурхаагаа хийлгээд өөртөө хоорондынхаа зохицлоо хараад явчих юм бол үнэхээр амар. Өөрсөнд чинь чамар болно. Тэгэнгүүт одоо тэр Zoom уулзалтан дээр бид хоёрын нэг өдрийг нэг оройг бол яг сонирхсан эмэгтэйчүүд октодтой зориулаад ингээд цагийг болоод зориулаад гаргая гэсэн төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ болгон уулзалтан дээр бид нар гэт хоёр та бүхнийг урьж байна. Тэгээ нээлттэй орч ирээрээ. Тэгээ гоё сэдвээр ярилцъя гэдэг. Асуудлуудаа бариад ороод тэр тэгээд гаргалгааны энэ дээрээ бэд юм билээ ш. Тэгээд ингээд яриад тэрэн дээрээс тулгуурлаа та нар энэ зурхаагаа хийгээд үзээрээ. Яг тэр асуудлууд чинь гарцсан гараад ирнэ гэж хэлмээр тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.